За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За ингээд сургууль завсардаж болцсошгүй сурагчдыг тандсан судалгааны үр дүнгээс та бүхэндээ танилцуулъя. За судалгааны үндэслэл маань ерөнхийдөө өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол тэл болон цахим хэлбэрээр хичээл сургалтын маань үйл ажиллагаа явагдаж байсан. За энэ үед хичээл сургалтын үйл ажиллагаа явагдах үед бол одоо сурагчдад бас хүндрэл бэрхшээлүүд үүсэж байсан. За тэдгээрээс дурдах юм бол одоо сумын төвөөс хаслагдсан байдал, дэд бүтцийн хөгжил сул, эцэг эхийн дэмжлэггүй, техник технологийн орчин нөхцөл бүрдээгүй, эрүүл мэндийн шалтгаанаас болоод одоо сурагчид бол захим онлайн одоо тэл хичээлдээ хамрагдаж чадахгүй байх ийм нөхцөл үүсэж байсан. За энэ нь өөрөө эргээд одоо сурагчдыг сургууль завсардах одоо ийм эрсдэлд үүсгэж болцсошгүй юмаа гэсэн энэ үндсэн дээрээс за мөн боловсрол шинжилгээ ухааны сайдын 102-р тушаалаар ерөнхий боловсролын сурагчдын сургалтын хоцрогдлыг нөхөх арилгаахын зохиц төлөвлөгөөний хүрээнд бол одоо сургууль завсардаж болцсошгүй сурагчдыг тандах ийм судалгаа хийх хэрэгцээ үүссэн. За судалгааны маань зорилго бол ерөнхийдөө суралцах нөхцөл боломжийн ялгаатай байдлын улмаас одоо сургууль завсардаж болцсошгүй сурагчдыг ийм тандах зорилготой судалгаа хийсэн. За энэ зорилгын хүрээнд бол одоо энэ ялгаатай суралцах орчин нөхцөлийн ялгаатай байдлын улмаас одоо сургууль завсардаж болцсошгүй сурагчид тэдгээр сурагчдын шалтгааныг илрүүлэх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, за үр дүн нэгтгэх, тайлагнах гэсэн ийм зорилтын хүрээнд хийгдсэн. За судалгаа маань бол 2021 оны 9-р сарын 3 дахь 7 хоногоос эхлээд одоо 1 сарын хугацаанд үргэлжилсэн ийм судалгаа байгаа. За судалгааг бол ярилцлагын болон асуулгын аргаар авсан. За ярилцлагын судалгаанд бол одоо сургууль завсардаж болцсошгүй эрсдэлд байгаа суралцагч болон одоо тэдгээрийн эцэг их асран хамгаалагч хамрагдсан. За асуулга судалгаанд бол одоо тэр ярилцлага судалгаанаас гарсан үр дүнд үндэслээд одоо анги удирдсан багш нар асуулга судалгааг бүглэх байдлаар одоо оролцсон. За судалгаа маань бол төрийн болон төрийн бус өмчийн 854 сургууль, за аймаг нийслэлийн насан туршийн боловсролын төвийн суралцагчид багш нар эцэг хамрагцсан. За ингээд одоо үндсэн ойлголтуудаас харах юм бол ерөнхийдөө сургууль завсардсан хүүхэд гэж хэний хэлж байгаа вэ гэхээр одоо боловсролын тогтолцооны аль нэг түвшинд суралцж байгаад тухайн түвшнээ дүүргээгүй 7-аас 15 насны хүүхдүүдийг бол одоо сургууль завсардсан хүүхэд гэж одоо ойлгож болно. За харин сургууль завсардаж болцсошгүй эрсдэлд байгаа суралцагч гэхээр хэнийг ойлгох вэ гэхээр бид нар ямар хүрээнд одоо судалгаагаа харж авсан бэ гэхээр хичээлийн жилийн явцад хичээл сургалтандаа хамрагдаагүй цаашид ямар нэгэн шалтгааны улмаас завсардаж болцсошгүй ийм эрсдэл өндөртэй хүүхдүүдийг хамааруулж ойлгосон. За тэр нөхцөл боломжийн ялгаатай байдал гэдэгт бол одоо сая тэл бол онлайн одоо захин байдлаар хичээл сургалтаа явуулахад одоо техник технологийн хүрэлцээ хангамжгүй байдал, за суралцагчдын одоо тэр суралцж байгаа орчин нөхцөлийн ялгааг бол энэ суралцах нөхцөл боломжийн ялгаатай байдал гэдэгт ингэж тооцож авсан. Эндээс судалгааны үр дүнгээр бол 2000 орчим хүүхэд бол одоо сургууль завсардаж болцсошгүй эрсдэлтэй байна гэсэн ийм үр дүн гарсан. За эндээс эдгээр одоо 2000 орчим сурагчдын бол бага боловсролт 49.2% нь, суур боловсролт 41.5% нь, бүрэн дунд боловсролт одоо 7.3% нь, насан туршийн боловсролт 2% нь байна гэсэн ийм үр дүн гарсан. За мөн одоо судалгаанд хамрагдсан сурагчдын хүйсийн байдлыг харах юм бол одоо эрэгтэй сурагчид бол 72%, эмэгтэй сурагчид 28%-ийг эзэлж байна. За ингээд насны байдлаар нь харах юм бол одоо 10-аас 13 наснд бол одоо сургууль завсардах эрсдэлтэй байгаа хүүхдийн тоо арай өндөр хувьтай буюу 20-аас 22% гарсан ийм үр дүн харагдаж байна. За эдгээр сурагчдыг ангиар харах юм бол ерөнхийдөө 9-р анги
анги болон 2 дугаар ангид одоо сургууль завсардах эрсдэл өндөр гарсан ийм үзүүлэлт харагдаж байна. За эдгээр сурагчдын эцэг эхийн ажил эрхлэлтийн байдлыг харахаар за ажилтаа эцэг эх бол 28%-ийг, ажилгүй эцэг эх бол 39%-ийг, малчин одоо эцэг эх бол 33%-ийг эзэлж байгаа ийм үр дүн харагдаж байна. За ингээд сургууль завсардаж болзошгүй байгаа энэ шалтгааныг тодруулахад бол хэд хэдэн одоо асуулгыг авсан. Мэдээлэл харилцааны технологийн хамсдлаас уу, амьдралын гачигдлаас уу, одоо өөрийн сурах хүсэлгүй байдлаас уу, тэг хөдөлмөр эрхлэлтээс уу, эрүүл мэндийн болон хөгжлийн бэрхшээлтэй байдлаас уу гэсэн ийм одоо шалтгааны хүрээнд одоо тодруулж судалгаагаа хийсэн байгаа. За 2017-аас 18 оны боловсрол соёлын шинжилгээ ухааны спортын яамны авсан судалгааны үр дүнгээр бол ерөнхийдөө эрүүл мэндийн шалтгаанаар одоо сургууль завсардах эрсдэл хамгийн өндөр хувьтай байна. Мөн сурах хүсэлгүй одоо өөрийн сурах хүсэл сонирхолгүй байдлаас одоо сургууль завсардах эрсдэл 5.1%-тай байна гэсэн одоо 5 жилийн өмнөх судалгааны үр дүнгээр бол ийм үр дүн гарсан байсан. За манай судалгааны үр дүнгээр бол ерөнхийдөө амьдралын гачигдлаас болж одоо сургууль завсардах эрсдэл өндөр байна. Мөн өөрөө одоо сурах хүсэлгүй байдлаас бол сургууль завсардах эрсдэл өндөр байна. За мөн техник технологийн хомсдол бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн ийм үр дүн харагдсан. За мөн доорх одоо графикаар бол одоо бага суур бүрэн дунд боловсролд одоо эдгээр шалтгаанууд ямар хувийг эзэлж байгаа юм бэ гэдгийг ингээд харагдж байна. За ингээд харах юм бол одоо бага боловсролд ерөнхийдөө тэр амьдралын гачигдлаас гэсэн шалтгаан өндөр хувьтай байхад суур бүрэн дунд боловсролд бол одоо өөрийн сурах хүсэлгүйгээс гэсэн ийм шалтгаан бол өндөр хувийг эзэлсэн байна. Энэ судалгаанд хамрагдсан сурагчдын хариултын байдлыг харах юм бол за тэгвэл одоо сургууль завсардсан энэ шалтгаан дотроо энэ мэдээлэл харилцааны технологийн байдал хэр нөлөөлсөн, амьдралын гачигдал хэр нөлөөлсөн, сурах хүсэлгүй байдал хэр нөлөөлсөн бэ гэдээ ингээд наривчлаад хараад үзэх юм бол ерөнхийдөө нөгөө COVID-19 сар тахалтай холбоотойгоор авсан судалгаа учраас энэ техник технологийн одоо хомсдлын байдлыг бас ингээд оруулж өгсөн байгаа. За одоо компьютер байхгүй гэсэн шалтгаан бол одоо өндөр хувийг эзэлсэн үзүүлэлт харагдж байна. За амьдралын гачигдлаас гэдэгт бол ерөнхийдөө гэр бүлийн дэмжлэг сул эцэг эхийн мэдээлэл дутмаг гэсэн одоо үзүүлэлт бол өндөр үзүүлэлттэй харагдж байна. За сурах хүсэлгүй байдлаас одоо сургууль завсардах шалтгаан гэдэгт бол одоо өөрийн одоо сурах хүсэл сонирхолгүй байдлаас болж одоо сургууль завсардах эрсдэл өндөр байна гэсэн ийм үр дүн гарсан байна. За эдгээр шалтгаануудад корреляцийн шинжилгээ хийгээд ингээд үр дүнгийг хараад үзэхэд за эдгээр шалтгаанууд бол одоо сургууль завсардалд одоо дунд зэргээс дээш хувьтай одоо дээш хамааралтайгаар нөлөөлж байгаа харагдаж байна. За энэ дотроо бол бас эцэг эхийн ажил эрхлэлд бол одоо хүчтэй нөлөөлж байгаа ийм одоо шинжилгээ харагдаж байна. За энэ эцэг эхийн ажил эрхлэлт нь бол өөрөө цаашаа ингээд харах юм бол мэдээлэл харилцааны технологийн хомсдол, амьдралын гачигдал гэд эдгээртэйгээ бол одоо дунд зэргийн хамааралтай харагдаж байна. За одоо харин нөгөө эрүүл мэндийн шалтгаан сурах хүсэлгүй байдал гэдэг тухайн одоо суралцагчаас өөрөөс нь хамааралтай ийм шалтгаан бол бас одоо сул хамааралтай гэсэн ийм үр дүн харагдаж байна. Тэгэхээр одоо бидний энэ судалгаанд хамрагдсан энэ сурагчдын хариултаас ингээд харахаар ерөнхийдөө одоо ар гэрийн орчин нөхцөлийн энэ байдал бол одоо магадгүй сургууль завсардах эрсдэлд нөлөөлж болох юм гэсэн одоо ийм дүр зураг энэ шинжилгээг одоо хамаарлаар гэж харагдаж байна. За эндээс
юу гэж дүгнэж байна вэ гэхээр одоо сургууль завсардаж болцсошгүй сурагчдын бол нийт хамрагдсан сурагчдын 6-аас 14 насны сурагчд буюу манай судалгаанд хамрагдсан сурагчдын 1752 90.7% нь бол одоо бага суур боловсролын төвшөнд суралцж байгаа суралцагчдын одоо завсардах эрсдэл өндөр байгаа харагдж байна. За мөн эрэгтэй суралцагчдын бол одоо сургууль завсардах эрсдэл бас өндөр дүнтэй гарсан байна. За мөн ажил эрхлэлт одоо эцэг эхийн ажил эрхлэлтийн байдал нь бол одоо сургууль завсралтанд одоо нөлөөлж байна. Энэ нь одоо эцэг эхийн ажил эрхлэлт мэдээж эрхлэлтийн байдал мэдээж дагаад одоо амьдралын гачигдал тэр мэдээлэл харилцааны технологийн мэдчлэн одоо материалын зүйлстэй бол одоо шууд хамааралтай учраас энэ одоо үзүүлэлт өндөр хувьтай гарсан баха гэж бодож байна. За бага болон суур боловсролын төвшөнд бол амьдралын гачигдлаас үүдэлтэй одоо шалтгаан өндөр хувьтай байсан бол харин одоо суур бүрэн дунд боловсролд бол энэ өөрийн одоо сурах хүсэлгүй байдлаас одоо сургууль завсардах шалтгаан өндөр одоо үзүүлэлттэй гарсан байна гэсэн ийм үр дүн харагдж байна. За энэ судалгаанд ашигласан номзой маань харагдж байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.